Сайн байцгаана уу? Роза байна. Та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. За уургийн тухай багахан мэдээлэл та бүхэнд хүргье. За бидний бие махбодод байнгын задрал нийлэгжилтийн процесс явж байдаг бөгөөд одоо шинэ эс фермент таавар нийлэгж байдаг. Энэ бүхэнд маань уурга шаардлагатай байд юм аа. Уурга бидний бие махбодын эдсийг одоо нөхөн сэргээх тийм ээ бүрдүүлэх. За тэгээ биеийн илч үүсгэх, бодис соёлыг зохицуулах, биохими урвалын хурцлах зэрэг чухал үргүүдийг гүйцэтгэж байд юм аа. За ингээд уурга маань бидний бие махбодод задрах явцтай 20 төрлийн амин хүчлүүдийг үүсгэдэг. Энэ нь болохоор зэрэг 8 амтны галтай уургаас бүрдэнэ. 12 нь ургамлын галтай уургаас бүрд юм аа. За бидний бие махбод амин хүчлүүдийг зохистой харьцаагаар ингэж авахын тулд одоо амтны болон ургамлын галтай үндэсний бүтээгдэхүүнийг одоо ингэ тогтмол бослуулан хэрэглэж байх шаардлагатай гэдэг юм аа. Одоо 60% нь амтны галтай уурга, 40% нь ургамлын галтай уурга ингэж тогтмол хослуулж хэрэглэж байх шаардлагатай байдаг. Гэвч манай орны хувьд болохоор зэрэг амтны галтай уурга түлхүү ингэж хэрэглэдэг. Одоо тэгснээрээ холестерин үүсэж зүрх судасны өвчнөр өвдөх эрсдлийг нь илүү их нэмэгдүүлж өгч байд юм аа. За тэгээд амтны галтай уургад маань бүх төрлийн мах, тэгээд дахианы мах, загсны мах, өндөг, сүнсэн бүтээгдэхүүн ордог. Ургамлын галтай уургад маань одоо шар борцог, улаан, буудай, арвай, хөх тарай, за тэгээд самар те зарим нэг төрлийн самар буйс, эндэн буйс, бушиг гэдэр эдгээр маань ингээд ургамлын галтай уурга голцсон гэж төлхөө агуулж байдаг. За уурга болохоор зэрэг өдөр тутмдаа хичнээн грамм уурга авч явах хэрэгтэй юм гэх юм бол хамгийн багадаа биеийн чингээ 0.8 үрж усны тэнцэх хэмжээний уурга авч явах хэрэгтэй. Жишээ нь тийм бол 60 кг-тэй хүн байх юм бол 60-аа 0.8-аар үржүүлээ 48 г өдөр тутмдаа хамгийн багадаа авч явах хэрэгтэй гэдэг юм аа. Энэ нь болохоор зэрэг одоо спортоор хичээлдэггүй энгийн одоо спорт янз бүрээр хичээлдэггүй хүн гэсэн үг. Хамгийн багадаа 0.8-аар үржүүл. За байнга тогтмол таслах хөлөө хийдэг спортоор хичээлдэх хүн байх юм бол биеийн чингээ 1-1.5 орж усантай тэнцэх хэмжээний уурга авч явах хэрэгтэй. За мэргэжлийн тамирчид байх юм бол биеийн чингээ 1.5-аас 2-оор орж усантай тэнцэх хэмжээний уургийг өдөр тутмдаа авч явах шаардлагатай гэсэн үг. За тэгээд уурга маань болохоор зэрэг одоо тарих, арьс, үс, хумс, булчин гэх мэт одоо эрэгтэн маань бүхэл бидний бие махбодын бүхэл эрэгтэн маань уургаас тогтдог байгаа. Хамгийн их уургаас тогтдог эрэгтэн маань булчин орд юм аа. За ингээд гаднаас орж ирэх одоо хүнсний бүтээгдэхүүнтэй уурга ингэж дутагтаад ирэх юм болоо одоо шинэ ингэж уурга нийлэгжүүлэх тийм ээ. Шинэ эс үүсгэх юм шаардлагатай уурга хүний бие маань өөрийн уурга задлах замаар одоо ингэ хангадаг гэсэн үг. Энд маань хамгийн түрүүнд болохоор дархлааны эсүүд, булчин, эглэг зүрх эдэр маань өртдөг. Ингэснээрээ бодис солилцоо маань одоо маш ихээр ингэж алдагддаг байгаа. За ингээ уурга дутагтаад ирэхлээрээ одоо шинж тэмдгүүд нь гэх юм бол булчин, шүрмсний ширхэглэх суларна, гидс дүүрнэ, хий үүснэ, гидс суларна, хотоо доошлно, умаа унжина, бүдүүн гидс бага арц руу бууж ирнэ. За тэгээд өглөөгөр гар хөлөөр одоо нүүр гараар ингэж хавгнана, нүдний дооцоо хүүтэйтэй болж унжина, оройгоор хөлний үе хавгнана, булчин суларна, ядарч сүлдэнэ, цус багтана, одоо үрийн шингэний ялгарч багасна тийм ээ. Гэх мэт одоо шинж тэмдгүүд одоо өгд юм аа. За та бүхэн минь амтны болон ургамлын галтай уурга ингэж зохистой хэмжээгээ тогтмол ингэж хослуулж хэрэглэж байх шаардлагатай байд юм шүү. За та бүхэн сэтгэлээ хуваалцаарай. Баярлалаа. Баяртай.